Өөстөө юу ч мэдэхгүй юм бэ. Би сая таньсан сонслоо. Энийг харин юу юм болгоод хоолныхаа зэрэг бол сая хүүхд агуулаад явж байсан. Би мэдээгүй байх ш. Мэдгүй. Энд өөрөөр үйлчлүүлж ирсэн. Үйлчлүүлж байгаагүй. Нийслэлийн аль жуулчлалын газраас Улаанбаатар хотын төв буюу Сүхбаатарын талбайд өнгөрсөн жил жуулчны мэдээллийн төвийг нээсэн. Тэгвэл энэхүү төв нь өнөөдөр ямар нөхцөл байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг бид хүргье. Гадаад дотоодын иргэд жуулчдад хэрэгцээд мэдээлэл зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор төв талбайд нэгдсэн жуулчны мэдээллийн төв өнөөдөр жуулчдад үйлчилгээ үзүүлэх бус агуулгын зориултаар үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн бие засах газар хэмээн иргэдийн андуурж хаалгадах тус төвийн байранд модон тавилга, хэвс, шуудатай зүйлс зэргийг хөл гიშгэх зайгүй хураажээ. Ийм орчинд жуулчид мэдээлэл авч Монголын талаар эерэг сэтгэгдэлтэй хаалга хаана гэдэгч эргэлзээтэй. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн дэргүүлэх салбарынхаа нэгээр сонгосон Монгол улсын жуулчдын мэдээллийн төвийн үйл ажиллагаа өнөөдөр ийм байдалтай явагдаж байгаа учраас энэ төвийн талаар жуулчид байтугай дотоодын иргэдч мэдээлэлгүй байна. Гэтэл мэдээлэл сурчлагын төв ажилуулах 1-р улирлын санхүүжилтэд 46.1 сая төгрөгийг олгосон байна. Энэ жуулчны мэдээллийн төвийн талаарх мэдээллийг ер нь мэдэх бол энэ төвөр үйлчлүүлж исэн болов уу? Би өмнө нь энэ газар руу орж байгаагүй л дээ. Зүгээр л хажуугаар нь гараад явчихдаг. Монголд олон удаа ирсэн учраас орох шаардлага гардаггүй. Өөстөө юу ч мэдэхгүй юм бэ. Би сая таньсан сонслоо. Энийг харин юу юм болгоод хоолныхаа зэрэг бол сая хүүхд агуулаад явж байсан. Би мэдээгүй байх ш. Төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн байршил гэх мэтчлэн мэдээллийг ер нь авах боломжтой гэдэг талаар ер нь сонсч ирсэн та. Энэ байрнаас сонсож байгаагүй. Тэр тэгэхгүй өстой мэдэхгүй. Соши мурлаач мурлаагүй. Ер нь бол хөдөж эхэлж өгөхгүй бол бидэнд мэдэх боломж байдаггүй. Хөдөж маань заагаад өгвөл бид очиод л үйлчлүүлнэ. Өнөөдрийн тухайд хөдөжтэй явж байгаа учраас очих шаардлага гарахгүй л байна. Бид энэ том талбай дээр ирсэн байгаа болохоор хүм хэлж өгөхгүй л бол нойл хаана байдгийг ч мэдэхгүй байна. Би сүултээ GS руу орсон шүү. Жуулчдын мэдээллийн төвийн байрлалыг ч мэдэх арга алга. Би Монголд 2 дахь удаага ирж байна. Ер нь бол би харьцангуй мэдээлэлтэй байсан. Өмнө нь хөдөө явж байлаа. Одоо бол Улаанбаатар хотын орчинд 2 дахь удаага ирэхэд их сайхан цэвэрхэн газар болжээ. Пигонд анааго 23 хавцаал нэг орж ирсэн. Ямар үйлчлэг авч ирсэн бол? Би яг тухайд гайд хийдэг байсан байхгүй юу? Тэгэл тэрнтэй холбогдлолтой юм орж харж ирсэн. Байн гордгоогүй л яг бас айлхид хэцүү л юм. Ягаад гэхээр нөгөө Монголд явуулж байгаа аялал жуулчдын хөвчлэн нөгөө гадны агентлагуудтай хамтарч ажиллаад жуулчдаа оруулж ирээд явдаг учраас л бүр тэр бүрчлэн бол яг нөгөө өөрсдөө хувираа явж байгаа жуулчдад илүү орох бах та. Тийм.